За төрөөнч нөгөө цагтаа баригдаад бас дарга нар маань гүйцэд хариулж чаддаг байх. Ер нь гэхдээ энэ бол нийслэл Улаанбаатар хотын бас чухал асуудлуудын хоёр асуудлыг би хөндлөө. Тэгээд хурлын дарга бас тодруулж эдэн зүйл бас хийсэн. Зөвхөн яг хэдүүлээ бол бодит үнэнтэйгээ очиод бас нэг нүүр тулж үзэх хэрэгтэй. Өнөөдөр манай энэ явж байгаа ялангуяа энэ төргөн тусламж эрүүл мэндийн салбарын дуудлагатай холбоотой асуудал яг өнөөдөр явж байгаа энэ одоо юу гэдэг технологитой гэдэг юм уу? Тэр 103 руу задлахлаар нэг дээр дар хоёр дээр дар гэдэг юм уу? Энэ байдал чинь амнаа тамцаанаага асуудал дээр очсон байгаа хүнд бол айгүй төвхтэй үдээ. Тэгэхээр энийг одоо бид нар шинжлэх энэ цаг үеэд байгаа шинжлэх асуудлууд одоо технологийн асуудлууд байгаа бол энийг бас ярилцах хэрэгтэй байна. За хоёрдугаар гэх юм бол мэдээж одоо энэ ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа албаагч нарт одоо буруу өгөх зүйл байхгүй. Техник технологитой холбоотой, тоног төхөөрөмжтэй холбоотой гэдэг юм хүртээмжийн асуудал байд юм уу? Юун дээрээ болоод ингээд дутагдaltaй цаг хугацаа алдаад байд юм бэ? Энийг бас их тодорхой болгох хэрэгтэй байна. Хоёр дэх юм бол энэ ажлын хэсэг гаргаж ер нь энэ эрүүл мэндийн салбараараа бас нэг явж үзвэл яс юм бэ? Бодит. Одоо яг нийслэлийн харьяаны байгууллагууд байна шүү дээ. Тийм ээ? Энэ ажлын хэсэг гаргаж ажлын хороодороо дамжуулж одоо энэ ажилтай танилцаж явах зохион байгуулалт хийвэл яа гэм бэ гэдгийг бас хэлмээр байна. Гуравт нь би Улаанбаатар дарга би түрүүн тэр хувь хүнтэй холбоотой асуудал ерөөсөө яриаггүй шүү. Тэр хувь хүн хаанаас дуудлага өгч хин гэдэг хүн дуудлага өгсөн бэ гэдэг асуудал энэ та энд ярихын тулд илүүц шүү. Жохон зарчимтай баймаар байна. Би хувийн асуудал яриаггүй. Би нийт Улаанбаатарчуудын асуудал, нийслэлийн одоо эрүүл мэндийн салбарыг хариуцж байгаа танд энэ салбар хариуцж байгаа салбар чи хэрхэн ажил нь яаж явж байгаа юм бэ гэдэг асуудлыг л ярьсан. Тэгэхээр та энийг хувь хүний тал руу одоо ирж ойлгох хэрэггүй. За дуудлага мэдээлэлтэй эрүүл мэндтэй холбоотой асуудал ярил маш олон асуудал байгаа шүү. Түргэний машинаар эрүүл одоо эмнэлэгт очиж анхны тусламж авч байгаа хүмүүс цөөхөн баг. Өөрсдөө одоо явуул очиж байгаа. Очихлоор нь хүлээж авдаггүй, янз бүрийн байдлаар ангилдаг, янз бүрийн байдлаар хойш нь тавьдаг асуудал зөндөө байгаа. Яг үнийг хэлэхэд бол анхны тусламж үзүүлж байгаа эрүүл мэндийн одоо байгууллага дээр очиход харахад бол бас хэцүү л байдаг. Согтуу эрүүл согтууд мэддэхгүй хүмүүс байна. Янз янзын яаралтай одоо ажилбар хийх хүмүүс байна гэдээ маш олон одоо зүйлүүд байгаа. Гэхдээ бид нар энэний хажуугаар бас зайлшгүй анхаарч зайлшгүй сайжруулах зүйлүүд бас байна. Энийг бас анхаараарай. Тэгээд хурлын танхимд орж ирэхлээр нэг ухаантай царуудлаад ширээний араас том яриад баймаар байна. Би тийм учраас бас зарим зүйлийг ярихгүй энд зүгээр өнгөцхөн байдлаар жишээ болгож яриад байгаа шүү гэдгийг ойлгоорой. Хэдүүлээ бас бодит байдалтайгаа энэ ажлын хорооттой хамтраад манай эрүүл мэндийн байгууллага хамтраад бас нэг ажил зохион байгуулвал энэ ажлын хэсэгт ороод ажиллах бүрэн боломжтой шүү гэдгийг бас хэлье. За дараагийн асуудал нь энэ боловсролын салбартай холбоотой асуудал дээр түрүү боловсролын газрын дарга хариулж илээ. Тэгэхээр ер нь энэ үеийнгийн дээрлэхтийн асуудал, за мөн одоо сургууль орчинд үйлдэж байгаа гэмтрэг зөрчилтэй холбоотой асуудал гэдэг маш олон асуудлууд байгаа. Энийг бас тусгаад явж байгаа зүйлээрээ бас хэллээ. Мөн ялгаагүй ажлын хороод дээр цаашид одоо танилцуулж ажлын хэсэг гаргаж бас ажиллавал зөв болов гэж бас хувьдаа бодож байна. Тэгэхээр сая хэлсэн зүйлүүд дээр та нар минь анхаарч энэ 26 онд манай саяын хэлсэн одоо газрууд өөрсдөө тусгайлан хөтөлбөр боловсруулж ажлын хэсгийн одоо төлөвлөгөө боловсруулж ажиллаарай гэдгийг бас хэлье. За бусдаар бол одоо үндсэн чиглэл маань мэдээж одоо өнөөдөр орж ирж танилцуулж байгаа учраас би энэ бусад одоо санал хэлж байгаа асуулт асууж байгаа төлөөлөгчтэй санал нэг байгаа учраас зарим зүйлүүд давцаж байгаа учраас яриаггүй. Ер нь гол эрүүл мэнд боловсролын асуудал дээр тухайлан онцолж ярьлаа шүү гэдгийг ойлгоорой.